За тал нутагт Христгэл яг яаж орж ирсэн бэ гэж. Тал нутагт за Бабрын нүдэл судал бот дээр ингэж хэлсэн байна. Судлаач Бабр гэдэг хүн. Та нар мэдгүй хүний талаар мэддэг бах те. Судлаач Бабр гэдэг хүн. Гэвч ерөнхийдөө гол төлөв загалмайн шашин энэ өрсөлдөөнд давмгаалж байсан нь үнэн түүх юм а. Монголын нэгдсэн улс үүсгэхээс бүр өмнө энд загалмайн Несторын суртал өөрийн баттай суурьтай байсан байна. Иймээс хэрээд 8-наас Чингис хаан хүүхдүүддээ авч өгсөн бэрүүд нь загалмайн шашинтай байсныг гайхах юмгүй гэж. Загалмайн шашин гэдэг үгийг ойлгож байгаа. Энэ нь юу гэсэн үг лээ? Христч хүмүүсийг одоо олон зууны тэртээ загалмайн шашинтан гэж тодорхойлдог гэж. Одоогоос 1200 гаруй жилийн тэртээ загалмайн шашинтай хүмүүсээ гэж тодорхойлж ирсэн байна. За гол төлөв загалмайн шашин энэ өрсөлдөөнд давмгаалж байсан үнэн түүх юм а гэж. Маш олон шашны өрсөлдөөн тал нутагт явж исэн. Тал нутаг буюу одоогийн монголчуудын амьдарч байгаа энэ газар нутагт бусад төрлийн бусад шашнууд хүртэл орж ирж исэн байна. За бомбын шашин, буддийн шашин, хиндүү, исламын шашин орж ирж исэн. Харин эдгээр шашнууд дундаас давмгаалж байсан. Энэ өрсөлдөөнд давмгаалж байсан нь загалмайн шашин гэдгийг энэ бол үнэн юм а гэж судлаач Бабр тодорхойлсон байна. За бүгдээрээ цааш нь харъя. Тэгвэл монголчуудын түүхийн балархаа жимээр гэдэг номон дээр гэрэлт Несторын гэрэлт хөшөөний бичээс гэсэн нэг ийм их сурвалж байж байгаа. Тэрэн дээр ингэж хэлсэн байна. Мэдэгтэн үнний судрыг авч явсан Алопен хэмээх нэгэн туйлын ариун явдалтан байсан бүлгөө гэж. Туйлын ариун явдалтан байсан. Алопен гэдэг нэг туйлын ариун явдалтан байсан гэдгийг Несторын гэрэлт хөшөөний бичээсээс олж нээсэн байна. За энэ их сурвалжин түүхийн балархаа жимээр гэдэг номны 31-р талд байна гэсэн. За Несторын торгоны зам гэдгийг та нар сонсч ирсэн бах те. Торгоны замын талаар сонсч ирсэн хүмүүс гараа өргөдөө. За сайн байна. За одоо торгоны зам гэдэг нь Аз Европыг холбосон ийм зам байж байгаа. Одоогоос 2000 жилийн тэртээ байсан ийм зам гэсэн. За энэ замаар худалдаа наймаа Азаас Европ руу, Европоос Аз руу худалдаа наймаа эрхэлдэг байсан. Харин торгоны замаар бас юу солилцож ирсэн бэ гэвэл шашны солилцоо явагдаж ирсэн. За торгоны замаар юу солилцож ирсэн гэж байна. Худалдаа наймаанаас гадна шашин солилцож ирсэн. За тэгээд энэ торгоны замаар Христгэлт хүмүүс Аз руу хаа байсан 3 дугаар зуунд ирсэн гэдэг ийм түүхийн сурвалжж байна. 3 дугаар зуунд. За 7-оос 8 дугаар зуун руу бүгдээрээ оръё. 7 дугаар зууны ихэнх үед энэ Алопен гэдэг хүн энэ торгоны замаар энэ улаанаар тодруулсан байгаа энэ замаар дамжин Хятад нутагт ирсэн түүх байдаг. Хятад ирж за ингэж сайн мэдээг Азад түгээсэн. За энээс өмнө 3 дугаар зуунд ч Азад Христгэл түгсэн. За үүнийг бол гэрэлт шашин гэдэг нэртэй ийм шашны нэр түгжсэн ийм түүх байж байгаа. За тэгвэл 7-оос 8 дугаар зууны яг энэ түүхэнд энэ тал нутагт юу болж яваа гэж. 7 дугаар зуунд Монгол улс байгуулагдсан байсан уу? 7 дугаар зуунд Монгол улс байгуулагдаагүй. Харин талын нүүдэлчд гэдэг энэ ард түмэн амьдарч ирсэн нүүдэлчд. Маш олон овг аймаг, ханлаг, гүнлгүүд энэ тал нутагт амьдарч ирсэн байж байгаа. За энэ дунд 7-8 дугаар зууны энэ үед Монголд түрг уугрын үе гэж үздэг. Түрг уугрын үед хамаарагдах нэгэн ийм хөшөө. Одоогийн Баян Үлгийн аймгийн Сагсаас сумын нутагт орших Даян нуурын дэргэд байдаг Даянбаатарын хөшөө хэмээн алдаршсан хүн чулуу байна. За энэ хүн чулуун дээр байгаа энэ нэг товгор зүйлтийг харж байгаа. Яг энэ товгор зүйлтийг түүхчид юу гэж үздэг вэ гэвэл энэ бол тэнгэр элч байна гэж үздэг. За тэгээд 7-8 дугаар зууны түрг уугрын үед хэдийнэ Монголд Христ итгэл орж ирж ирсний Монголын энэ тал нутагт Христч хүмүүс байсны нэг баталгаа юм а гэж энэ Даянбаатарын хөшөөгөр Христгэл байсныг өгүүлдэг байна. За 7-8 дугаар зууны үеийн түрг уугрын үед бас хамаарагдах
Ховд аймгийн Мөнх хайрхан сумын улаан толгойд байдаг Хятад ба Сир бичээс байна. Хятад ба Сир бичээс. Энэ Сир бичээс дээр юу гэж бичигдсэн байгаа гэхээр ариун орчгуудаа залагч бурхан. Ариун орчгуудаа залагч бурхан. За грекийн тооллын 1609 он, манай эзний он тооллын 1298 он гэсэн ийм бичээс байж байгаа. За энэ одоо их сурвалж буюу энэ хаана байдаг гэсэн бэ? Ховд аймгийн Мөнх хайрхан суманд. Ховд аймгийн Мөнх хайрхан суманд байгаа энэ улаан толгой одоо сумын улаан толгойд байдаг Хятад ба Сир бичээс дээр ариун орчгуудаа залагч бурхан гэж бичсэн байна. Тэгээ грекийн он тооллын 1609 буюу манай эзний он тооллын 1200 хэдэн он гэж байна? 1298 онд одоо ингэж одоо Хятад болон Сир бичгээр Христ итгэл одоо энэ тал нутагт байсан, Христ итгэгч хүмүүс байсан гэдгийг бичсэн байна. Тэгэхээр угаас 800 жилийн тэртех одоо үйл явдал байна. За цаашаа бүгдээрээ харъя. Мөн Ховд аймгийн Мөнх хайрхан сумын улаан толгойд байдаг Сир бичээс 2 байж. Сирээр энэ дээр юу гэж бичсэн байна гэхээр юу гэж бичсэн байна? Ярушалемыг уулс хүрээлдэг шиг эзэн ард түмнээ хүрээлдэг. Дуулал номны 125-ын 2. За Библиэд Ховд аймгийн Мөнх хайрхан сумын улаан толгойд байдаг бас дахин нэгэн одоо Сирээр бичсэн ийм одоо их сурвалж байна. Монгол тал нутагт одоогоос 7-800 жилийн тэртээ, 1000 жилийн тэртээ, 1000 гаруй жилийн тэртээ Христ итгэл байсан гэдгийг нотолсон нотолгоонууд байна. За 7-8 дугаар зууны түрэг уугрын үед бас хамаарагдах бас нэгэн одоо их сурвалж. За би энийг цаашаага явъя. За мөн 7-8 дугаар зууны түрэг уугрын үед хамаарагдж байгаа өвөр Монголын олон сүмийн суурьнгаас олдсон загалмай бүхий булшны чулуу. За энэ бол одоо өвөр Монголын олон сүм суурьнгаас олдсон загалмай бүхий загалмайн юм маш олон Христ итгэлийн одоо ийм түүхэн олдврууд байдаг. За энийг одоо цөөхөн нэг одоо жишээ нь байж байгаа. За түүнээс гадна түүхэн одоо сурвалжуудад 555-аас 740 он Түргийн хаант улсын үед Түргийн хаантай уулзсан Несторын Илия гэж хүний одоо их сурвалжж байж. Илия хэмээх санамартан Түргийн хаантай уулзсан түүх. За одоо энэ Christianity in Asia Before гэдэг энэ одоо судалгааны сэтгүүлд одоо хэвлэгдсэн байна судалгааны ажил. За 780 оны орчим Несторын бишоп Тимот 1 гэдэг хүн түрэгт илэрсэн Христийн шашны тухай мэдээг загталтай дурджээ. Тэгэхээр 700-аас 800 оны хооронд Христ итгэл энэ газар нутагт Түргийн хаанчлалын үед дэлгэрч байсан гэдэг ийм одоо түүхэн их сурвалж байна гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байж. За 1007 онд Мервийн метрополитен Абдишогийн мэдээ нь Хредийн ханилэгт байсан Несторчуудын тухай бас бичжээ гэж. Хред аймагт байсан Христ итгэлт хүмүүсийн талаар бичсэн байна. За манай эртний 780 он Сүүжийн хадны бичээс. За энэ бичээс нь одоогийн Булган аймгийн нутагт Намнан уулын Сүүжийн даваа хэмээх газраас олдсон 780 оны орчим үед холбогдох рүүний бичээс Уугар хааны Нестор шүтлэгт нэгэн төшөмлийн тухай өгүүлсэн байна. Сүүжийн бичээст юу гэж бичсэн байна гэхээр тэр хүн наран ургах дорн зүгээс наран шингэх өрн зүг хүртэл түгсэн суу алдартай тоо томшгүй олон адуу малтай үр хөвгөд үнэр олвол баян эрхэмсэг нэгэн байсан агаад өөрийн шашны маар гэдэг нь багш гэсэн үг. Өөрийн багштаа нутаглах газар хийгээд 100 хүн өгсөн. Бас өөрийн хөвгүүд номлогч багш шигэ бай хэмээн загсан тухай тодорхой дурджээ гэж. За энэ 2009 он Уу Эрдэнэбат гэж одоо Монгол их сургуулийн төгөн хүрээлэнгийн одоо докторийн судалгааны одоо ажилд одоо дурдгдсан байна. Тэгэхээр одоогийн Булган аймгийн Намнан 780 оны орчимд хамаарах одоо энэ одоо бас бичээс байж байгаа. Тэгэхээр 7 дугаар зуунаас эхлэн Монголын тал нутагт Христ итгэл одоо ноёлж исэн түүх байж байгаа. Христ итгэл орж ирсэн. За Монголын эзэнт гүрэн үеийн Нестор гэдэг нь ямар хүний талаар хэлж байгаа нэхэр 3 дугаар зууны үед Несторын одоо урсгалыг үндэслэгч Нестор гэж хүн. Салимд одоо одоогийн Туркийн газар нутагт Ромын одоо хааны одоо иргэшээлд орохын тулд одоо тэнд маш им өрсөлдөөнүүд болж исэн. Тэгээд энэ өрсөлдөөн дууны Нестор гэдэг хүнийг хуурамч сургаалтан гэдэг гүтгэлгээр
одоо цөллөгт явуулсан. За тэгээ Несторын одоо сургаалыг баримтлагч одоо дагалдагч нар нь тал нутаг руу одоо орж ирсэн гэдэг ийм одоо мэдээг сурулж байдаг. Тэгэхээр Нестор гэдэг нь юуны нэр бах нь? Хүний нэр. Хажуудлынхаа үнд хэлдэг Нестор гэдэг бол хүний нэр юм аа гэж. Тэгэхээр Монголын энэ тал нутагт хамгийн анх одоо орж ирсэн тэр одоо сайн мэдээ дэлгэрүүлэгч нарын гол одоо бүлэг бол Несторын урсгалын энэ одоо хүмүүс байж байна. За тэгээд манай эртний 12 дугаар зуунд Хредийн ван одоо аль хэдийн христгэлт одоо Несторын шашинд орсон. Манай эртний одоо он тооллын 11-ээс 12 дугаар зуунд Онгууд аймаг тэр чигтээ одоо Несторын христгэлтэй болцсон. За манай эртний 8-аас 12 дугаар зуунд 8 аймаг Несторын одоо христгэлтэй байсан гэдэг ийм одоо түүхийн сурвалжчуд байж. Монголын эзэнт гүрний үеийн христ итгэлт нэр цуутай хүмүүс байж байна. За энийг та энэ нэрнүүдийг сайн тогтоож аваарай. Манай эзний 1180-аас 1260 онд Шихийн утгийн талаар сонсч ирсэн үү? Шихийн утаг гэдэг хүн хэн билээ энэ? Хааны хуульч байсан хүн тийм одоо хааны хуульч байсан. За 1169-өөс 1250 онд байсан христгэлт Чанга Чансан гэдэг хүн. За 1800 манай эзний 1252 онд Сорхогтон бихээ энэ хэний хатан билээ? Энэ хүний хүүхдүүд нь ямар хүмүүс байсан бэ? Маш хүчтэй бүгд хаан болсон те. Тэгээ бас христгэлийг дэмждэг болон зарим нь одоо христгэлт хаан байсан байж байгаа. За манай эзний 1266 онд Ариг бүх болоо христгэлт хаан байсан те. За манай эзний 1266 он Дохууз хатан. За Чингис хааны хатан байж байгаа, дараа нь одоо хүүгийнх нь хатан болсон Дохууз гэдэг маш одоо ухаалаг юм христгэлт одоо хатан байсан байна. За 1260-аас 1294 онд одоо Хувлаа хаан одоо олон бишопыг одоо ламнарыг христ хийж одоо бишопуудыг явуулах урилгыг одоо явуулсан тийм ийм одоо түүхэн үйл явдлууд байж байна. За тэгэхээр манай он тооллын одоо 7 дугаар зуунаас Монголын тал нутаг христгэл орж ирж 1206 он эзэн богд Чингис хаан их Монгол улсыг байгуулахад хэдийн энэ газар нутагт христ итгэл 500-ыг өнгөрөөцсөн байна гэсэн үг. Тэгэхээр бүхэл бүтэн 500 өнгөрцөн одоо протестант итгэл үнэмшил 1990 оноос хойш орж ирээд хэдэн жил болж байгаа? 35 жил, 36 жил болж байна тийм 30 гаруй жил. Гэтэл 500 гэдэг бол их Монгол улс байгуулагдахад христ итгэлийн газар нутагт орж ирээд 500 өнгөрнө гэдэг бол их хугацаа мөн үү? Маш их хугацаа өнгөрөөд аль хэдийн энэ газар нутагт өөрийн гэсэн өнгө төрхтөө ийм одоо итгэл үнэмшил сүсэг бишрэл болон тогтчихсон байж байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ 1800 он руу очие. Одоо нэлээд хойшлуулад 1800 он. Би сая 700-аас 1200 оны хоорондох үйл явдлыг товчлон одоо хуваалцлаа. 1800 он Манж Чингийн үе Монголын хаант улс гэдэг зүйл эзэнт гүрэн хэдийнэ баахгүй болчихсон. Манж Чингийн үеийн христийн одоо шашны нөлөө байна. 1817 оноос хойш Лондонгийн миссионерийн нийгэмлэг Брэд Селингискид ажиллаж байв. За энэ дээрээс Уильям Свон, Эдвард Стали Брас, Исаак Яков Шмидт гэдэг энэ одоо 3 хүний одоо зураг байж байгаа. За энэ 3 хүн ямар учиртай 3 хүн юм бэ гэхээр Лондонгийн одоо миссионерийн нийгэмлэгээс Монгол руу илгээгдсэн одоо илгээлтийн эзэд байж. Тэгээ Монгол руу илгээгдсэн энэ илгээлтийн эзэд юунд ирээд одоо Оросын хаанаас гуугаад тэгээ дамжиж орж ирээд тэгээд Брэдэд одоогийн Селингиск одоо Брэдийн газар нутагт Библийг орчуулж исэн. За тэрний Библийн одоо орчуулж исэн орчуулга нь одоо их хувь нь одоо хүртэл монголчуудад хадгалагдаас та тэрийг орчуулчих аль хэдийн орчуулад бидний гар дээр ирсэн байж байгаа. Одоо энэ үеийн одоо Библийн орчуулга хэдийн ирсэн. Тэгэхээр 700-аас 1200 онд орж ирээ сайн мэдээ байж агаад сайн мэдээ дэлгэрээд Монгол нутагт христгэл маш хүчтэйс ахуй соёлд нь шингэн одоо тархаж агаад 1400 оноос хойш энэ одоо үйл явдал тасарсан байдаг. За энэ ингээд үйл явдал тасраад за 1800 он гэхэд бол
Монгол тал нутагт Христ итгэл ерөөсөө хүн бараг баахгүй болчихсон байсан. За энэ цаг үед бол хоёр дахь одоо илгээлтийн давлгаа одоо Монгол руу орж ирсэн байна. Хоёр дахь одоо сайн мэдээний давлгаа. Хоёр дахь сайн мэдээний давлгаа гэж хэлдэг. Хоёр дахь сайн мэдээний давлгаа. За энэ үеийн хизээ гэж 1800 он. Эхний сайн мэдээний давлгаа хизээ байсан байна. 7 дугаар зуунаас 1200 он хүртэл эхний одоо сайн мэдээ орж ирсэн. Энэ одоо үйл явдлууд болж. За хоёр дахь сайн мэдээний давлгаа бол 1800 онд орж ирж Монгол тал нутагт одоо сайн мэдээ хүргэх ажлыг хийчихсэн. За түүний нэг тодорхой төлөөлөл нь хэн бэ гэвэл Манчингийн үед одоо байжсэн 1872-оос 1902 онд байсан Джеймс Гэлмер гэдэг хүн байна. Джеймс Гэлмер гэж хэлээр ажуулмар гэдэг хүн энэ бол илгээлтийн эзэн. За Монголд одоо эмч хийж исэн ийм одоо түүхтэй энэ монголчуудын дунд гэдэг энэ одоо номыг бичсэн. Энэ ном нь монгол хэл дээр одоо хэдийн орчуулагдсан байгаа. За тэгээд нэгэн удаа Джеймс Гэлмерийн талаар ярихад нэгэн удаа нэг одоо айлд очсон байна. Тэгээд тэр айл бол нэлээд одоо сурвалжит гаралтай лам. За тэгээд яг ийм одоо айл байсан. Тэгээд энэ айлд Джеймс Гэлмер очиод юу хийжсэн гэхээр тэр айлд нэг одоо нүдэн ингээд сохрох шахсан нэг хүн байсан. Тэр яасан гэхээр хөмсгний буруу сормуусны буруу ургалтаас болоод сормуус нь эргээд нүдээ хатгацсан. Тэгээд энэ айл нөгөө ламтай учраас сурвалжит гаралтай учраас нэлээд чинэлэг айл байсан учраас янз бүрийн ламын одоо арга чаргаар одоо ном уншуулад янз бүрийн арга хэрэглээд нүд нь юусоо эдгэрээгүй. Харин энэ Джеймс Гэлмер гэдэг хүн эмч одоо мэрэгжилтэй байсан учраас шууд үзлэг хийгээд юу олж мэдсэн гэхээр сормуус нь буруу ургаад нүдний хатгацсан байх нь байгаад буруу ургалтаа сормуусыг л зүгээр аваа хийцэн. Тэгээд тэрний дараагаас нүд нь эдгэрч одоо зүгээр болсон байж. За ийм одоо Джеймс Гэлмер ийм сайн мэдээний жижиг тохиомлуудыг очисон одоо айл болгондоо тараадаг. За ингээд бүр монголчуудын цагаан сараар хүртэл айлчилж исэн одоо түүхэн одоо тэмдэглэн тэр одоо монголчуудын дунд гэдэг одоо номон дээр тэмдэглэгдэж одоо үлдсэн байж. За 1893-аас 1900 ойролцоогоор шүү. Энэ одоо яг 1924 он хүртэл байсан хэсэг нь бас тодорхойгүй. Гэхдээ ер нь бол ингэж багцаалддаг. Франц Аугуст Ларсон гэдэг гүн одоо богд хаанаас гүн цол авсан хүн байж байгаа. Монголын хамгийн анхны машин богд хаанд бэлгэлсэн Форд машиныг энэ Франц Аугуст Ларсон гэдэг илгээлтийн эзэн богд хаанд бэлгэлж ирсэн. За Франц Аугуст Ларсон гэдэг энэ илгээлтийн эзэн Монголд ажиллаж байхдаа Монголын төр засагтаа нэлээд одоо ойр ажиллаж исэн. За Орос руу одоо жишээлбэл хилэлцээр хийх гэж одоо Монгол яг тухайн үед Монгол улс тусгаар тогтносон одоо тусгаар тогтнолоо зарлах гээд 1911 оны эрх чөлөөний хувьсгал гэдэг зүйлийг одоо байгуулахад энэ Франц Аугуст Ларсон гэдэг богдоос гүн цол богд хаанаас гүн цол авсан энэ эрхэм бол нэлээд их тус хүргэсэн хүн байж байгаа. Илгээлтийн эзэн байсан. Тэгэхээр манай улс төрч хүртэл оролцож явж исэн одоо ийм одоо эрхэм байна гэсэн. За итгэгчид Христ түүхээ мэдж бид нар итгэлээ өмгөөлөх хэрэгтэй. Өнөөдрийн сургаалын ерөөсөө гол санаа бол энэ. Тэгэхээр бид нар түүхээ мэдснээр яах нь вэ? Итгэлээ өмгөөлж чадна. Итгэлийнхээ түүхийг мэдэхгүй бол итгэлээ бид нар өмгөөлөхөд тун бэрх болно гэсэн. Итгэл өмгөөлөлтөй холбоотой. Итгэл өмгөөлөл гэдэг өөрөө маш одоо өргөн ойлголт байж байгаа. За итгэл өмгөөлөл маш өргөн ойлголт. Тэгэхээр нэгдүгüүрт нь бидний одоо өнөөдрийн одоо гол зүйлүүд ч орж байна. За би та нарыг итгэлээ өмгөөлөхийн тулд түүхийн нэг талаас маш товчхон мэдээнүүдийг та нарт хуваалцлаа. За сайн мэдээний 3 дахь дэлгэрэлт бол 1990 оноос өнөөдрийг хүрсэн байна. Сайн мэдээний 3 дахь дэлгэрэлт. За сайн мэдээний 1 дахь дэлгэрэлт хизээ гисэн бэ? 700-аас 1200 он. Маш сайн. Сайн мэдээний 2 дахь дэлгэрэлт 1800-аас 1930-аад он хүртэл байж байгаа. За энэ хүртэл 1930-аад онд хамгийн одоо сүүлийн баг илгээлтийн эцдийг Монголоос бүр хүчээр ингэж хөөж гаргасан гэдэг. Монгол одоо коммунист улс болоод хөөж гаргасан гэдэг ийм одоо мэдээ баримт байдаг. За сайн мэдээний 3 дахь дэлгэрэлт хизээ гэж 1990-с одоо өнөөдрийг хүртэл явж байгаа. За ямар ч хэсэн та хэд тэгвэл тодорхой зүйлсийг ойлгож байгаа.
За нэгдүгээрт нь өнөөдрийн бидний сурах ёстой зүйл юу вэ гэхээр итгэгчид итгэлээ өмгөөлөхдөө бусдыг болон хэнийг хүндлэх хэрэгтэй гэж байна. Эцэг эхийг хүндлэх хэрэгтэй. Бурхан Явагийнхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи Бурхан Явагийнхаа өгч буй газар шороон дээр урт насалж сайн сайхан амьдрах болно. Заримдаа хүмүүс юу гэж ярьдаг вэхээр Христ итгэлийг эцэг эхийнх нь эсрэг болгодог итгэл үнэмшил юм шиг ийм буруу ойлголттой байдаг. Гэтэл Библи юу гэж хэлдэг вэ гэвэл Бурхан Явагийнхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндлэхийг хэн тушаасан бэ? Бурхан Ява тушаасан байна. Тэгвэл эцэг эхээ хүндлэх юм бол юу болно гэсэн байна? Бурхан Явагийнхаа өгч буй газар шороон дээр урт насалж сайн сайхан амьдрах болно. Хажуудлынхаа хэлээр эцэг эхээ хүндэл гэж. Энэ бол өстой их чухал ойлголт байж байгаа. Эцэг эхээ хүндэл нэг зүйлийг заримдаа би өсвөрийн залуучуудад олон жил ажиллаж байна. Зарим нь юу гэж хэлдэг гэхээр манай эцэг ихэд хүндлээд байх юм байхгүй гэж хэлдэг. Манай аав бол ийм алдаатай, манай ээж бол ийм дутагдaltaй хүн. Тэдэнд хүндлээд байх юм байхгүй. Яг үнэндээ төгс эцэг их гэж нэгч байдаггүй. Харин бидний хийх ёстой зүйл юу вэ гэвэл эцэг ихээ яах ёстой вэ? Хүндлэх ёстой. Матай номны 15-ын 1-ээс 6 дээр юу гэж хэлсэн гэхээр тэгтэл Ярусалимаас фарисеучуд ба хуулийн багш нар Есүс дээр ирж яагаад таны шавнар ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талах идэхтэй гараа угаахгүй юм гэцгээхэд тэр хариуд нь тэдэнд яагаад та нар ёс заншлийнхаа төлөө Бурхны тушаалыг зөрчинө вэ? Бурхан эцэг эхээ хүндэл эцэг эхээ хараагч нь өөхөх ёстой гэж айлдсан. Гэтэл та нар хэн эцэг эхээ эсвэл эхтэй танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн гэж хэлнэ. Тэр нь эцэггээ эсвэл эхээ хүндлэх хэрэггүй гэдэг. Та нар ийхүү ёс заншлийнхаа төлөө Бурхны үгийг хүсэрдүүлсэн гэж. Фарисеучуудын шавнарын асуудал нь юу гэвэл эцэг эхээ хүндэл гэдэг хуулийг, Бурхны хуулийг дагаж мөрдүүлэхийн оронд зүгээр бусад төрлийн журмуудыг дагаж мөрдүүлсэн. Тэгээд энэ журмуудыг дагаж мөрдөх юм бол эцэг эхээ хүндлэхгүй байсан ч болно гэдэг ийм эзний хуулийг буруу ташаа тайлбарлаж байсан байна. Тийм учраас Есүс юу гэж хэлсэн гэхээр та нар ахмадын ёс заншил буюу яагаад та нар ёс заншлийнхаа төлөө Бурхны тушаалыг зөрчиж байгаа юм бэ? Бурхны тушаал нь юу байсан бэ гэвэл эцэг эхээ хүндлэх байсан. За одоо тэгвэл бид нар амьдрал дээр юу хэрэгжүүлэх вэ? Хэдүүлээш харцгаая. Эцэг эхээ хүндэл гэдэг нь эцэг эхтэй тусал хажуудлын хүнд хэлдэ эцэг. Тийм учраас бид нар эцэг эхийгээ хүндлэх гэдэг энэ ойлголтыг Библи зааж байгаа энэ ойлголтыг бид нар маш сайн амьдралдаа хэрэгжүүл сурах хэрэгтэй. Би дахиад хэлье. Төгс эцэг эх гэж байдаггүй. Харин бидний үүрэг юу вэ гэвэл эцэг эхээ хүндлэх үүрэгтэй. Итгэгчид итгэлээ өмгөөлөхдөө бусадтай эвлэрэх хэрэгтэй. Хэрв та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэгтэй нь та нарыг мөн уучлана гэсэн. Харин ах дүүсийн хайрын талаар та нар бичих хэрэггүй аж. Учир нь та нар өөрсдөө бие биенээ хайрлахыг Бурхнаар заалгажээ. Үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Харин ах дүү нараа үүндээ үлэмж их болохыг та нараас гуйя гэж Теслоникийн чуулганд Паул хэлж загсан байна. Мөн эзэн Есүс Матай номон дээр хэрв та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэг чинь та нарын алдааг мөн уучлана. Теслоникийн чуулган бол бие биенээ хайрлахыг Бурхнаар заалгажээ. Үнэн дээр та нар Македон даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Үүндээ үлэмж бэлхаараа гэж хэлж байна. Энэ цагаан сараар бидний бэлэгдэл байдаг нэг чухал зүйл юу гэвэл уучлал байж байгаа. Хажуудлынхаа уучлал гэж хэлдэг. Цагаан сараар хэр бутгаггүй орно гэдэг нэг юм чухал зүйлийг хэлдэг. Гэтэ энэ хэр бутгаас илүү сэтгэлийн бутаг гэдэг зүйлийг бид нэр арилгах. Хэн нэгүнд хар муу санаж явал, хэн нэгүнд муу зүйлийг хүсэмжлээд байгаа бол тэрнийг Бурханд хандан өргөж тэр хүнийг уучлахад туслаач гэж гуйх хэрэгтэй. Танаа ангид чинь чиний уур уцаарыг хүргэдэг хүн бэ юу? Зэвүү дургуг хүргэдэг хүн бэ юу? За тэгвэл тэр найзаагаа уучлаа гэсэн үг. Хажуудлага найз хэлдэ тэр найзаагаа уучлаа.
Эсвэл гэр дотор чинь ах дүүтэйгээ муудалцсан тийм тохиолдол байгаа юу? Тэгээ дүүгээс та уучлмааргүй, ахыгаа хичээгээ уучлмааргүй санагдаж байгаа. Тийм үйл явдал болсон бол тэрийг уучлаа гэсэн үг. Энэ цагаан сарын баяраас өмнө хэн нэгнийг уучлах хэрэгтэй бол Бурхан эцэгтэй хандан залбир. Ариун сүнс хэн нэгнээс уучлал гуйхыг сануулсан бол уучлал гуйгаараа. Анд нөхөд аав ээж ахих дүүсээ уучлж эвлэр. Хүнээс уучлал гуйсан бас ил цагтл гэж. Хэн нэгнийг гомдоосон бол аав ээжийг ах дүүсээ те найз нөхдийгөө гомдоосон бол тэрэндээ та нар ил цагтлвч. Та нар бол чатаар болстой ганган ил цагтлвчж байгаа шүү дээ те. Тэр одоо чата бичээрэй гэж хүсэж байна. За хамгийн сүүлд нь 3 дугаарт итгэгчид итгэлээ өмгөөлөхдөө альваа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж хэлдэг. Сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Библиэлд номлогчийн үгсийн 3:13 дээр тиймээс идэж ууж гаргаж буй хөдөлмөр зүтгэл бүхнээсээ сайн сайхныг хүртэх нь Бурхны өмнө өгдөг бэлэг ажаа гэж байна. Тиймээс идэж ууж гаргаж буй хөдөлмөр зүтгэл бүхнээсээ сайн сайхныг хүртэх нь Бурхны өмнө өгдөг бэлэг ажаа. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээч орхихгүй, мөн чамайг хизээч хаяхгүй гэж хамласан. Айлцсан. Бага юмдаа сэтгэл хангалуун бай. Ажуулгын найздаа хэлдэг. Багандаа сэтгэл хангалуун бай. 1-р Тимот номны 6-гийн 8-даар хэрв хоол хүнс хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Хэрв хоол хүнс хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно гэсэн. Хэрэгжүүлэлт нь юу вэ? Эзэн бурхан эцэг их ахмад настан ажил бизнесийн хамтрагч нар, чуулганыхаа ахлах удирдлагууд, эсийн ахлагчид, үйлчлэлийн ахлагч нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлээрэй. Амен. Мөн амьдралд байгаа зүйлсүүдэд талархаж тэмдэглэл хөтөл. За түрүүн баярмаа одоо 26 он гараад ингээд сардаа бурхан талархсан зүйлсүүдээ сараар нь ингэж тэмдэглэл хөтөлдгөө гэж ингэж ярьсан. За ийм юм хийж байгаа хүмүүс байна уу? За 2 3 за 4 хүн баг шиг байна те. За энэ бол маш сайн зүйл шүү. Энэ бурхан бидний амьдралд хийж байгаа ажлыг харахад одоо тусалж байгаа зүйл. Ямарваа нэгэн зүйлсэд сэтгэл дундуур байж эцэг их ахуй наснуудад гомдож чамлаж байсан бол бурханы өмнө гимшээрэй. Энийг ойлгож байна уу? Ямарваа нэгэн зүйлсэд сэтгэл дундуур байж эцэг их ахуй настангуудад гомдолж чамлаж байсан бол одоо бид гимших хэрэгтэй. 4-дүгээрт нь за энэ бол хамгийн сүүлийнх нь итгэгчид итгэл өмгөөлөхдөө Христийг яах хэрэгтэй гэж байна. Итгэлээ өмгөөлөхдөө Христийг гэрчил бүх дэлхий яавайг магтан дуулагт тун авралын мэдээг нь өдрөөс өдөр тунхаглаж алдар сүрийг нь улс үндэстэн зарлагтун арт түмэн бүрд гайхамшгүүдийг нь яригтун гэсэн. За тэгээ Христ гэл бол харийн шашаан гэвэл юу гэж хэлэх вэ? Монголд 7-оос 1200 оны үед дэлгэрсэн тэ энэ бол Монголын тал нутагт маш хүчтэй дэлгэрсэн ийм одоо итгэл үнэмшил юм аа. Тэгээ бас 1800-аас 1930-аад оны хооронд бас одоо тийм Монгол тал нутагт байсан. Тэгээ 3 дахь дэлгэрэлт нь хизээ гэсэн бай. 90 оноос хойш ингээд дэлгэрсэн ийм одоо итгэл үнэмшлээ гэдгийг бид нэр хэлж сурах хэрэгтэй байна. Амен. За өнөөдрийн маань сургаал энэ хүрээд ингээд өндөрлж яана хамтдаа эзний өмнө ирээд залбирцгаая.